Тийм би түрүү нөгөө Ганбаатар гишүүний ярьсан хариуцлагын тухай асууад байгаа юм л да. Дэлгэр жаргалаа. Тэгээ ингээд тулцсан 28 онд хилцээр дуусах гэж хахад одоо хүртэл хийгээгүй хариуцлагыг хэн хүлээх? Хэн хэдэн удаа тэр энэтхэг компанитай ярианд орсон бэ? Ийм асуулт байгаа байхгүй. За Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтийг бол бид нар 25 онд шийдсэн тийм ээ. За энэ Power China-тай хэн одоо хилцээрд орж байгаа юм бэ? Бид нар бас мэдмээр байна шүү дээ. Тэгээд төлөвлөгөө нь юу юм бэ? Хэдэн жилийн төлөвлөгөөтэй байгаа юм бэ? Жилд хэдэн доллар төлөх юм бэ? Та нарын төлөвлөгөөгөр. Тэгэги чи ирнэ өөрөө тэр энтхийн компанитай уулзалт хийж үзсэн юм уу? Чи одоо 3 жил хамгаалж явж байгаа шүү дээ. Тэд нартай ирнэ хилцээр хийдэг юм уу? Тэгээ одоо орж ирэх төлбөрийн нэхэмжлүүд чи яг юун дээр орж ирэх юм? Юу худалдаж авахд энэ төлбөрүүд чинь гарах юм? Энэ төлөвлөгөө хэн мэдж байгаа? Тэгээ хар хүний өмнөөс шар хүн гихчээр та нарын өмнөөс эдийн засгийн сайд чи энд ингээл худлаа яриад яваад. Одоо мөнгө шийдэгдэн гутал тэнд одоо пүл пал гээл үйлдвэр босчихно гэдэг ингээд. Худлаа хүлээлт үүсэн шүү дээ. Хаана ачаа нь хаана явж байгаа юм? Хинээс худалдаж авсан. Ийм тодорхой зүйл рүү орохгүй бол бид нар энэ сахилга хариуцлага гэдэг зүйлгүй болохоор л төсөвч нь ийм өрлгөн байгаад байгаа байхгүй. Ийм болохоор инквайри сайдаа та энэ хүмүүстэйгээ хариуцлага тооцож сурахгүй бол энэ алдагдал чинь улам нэмэгддэг л байхгүй. Та бол цэвэр сахилга хариуцлага яг төсвийн урсгал зар. За хөрсөд хариулъя. За одоо бид бол төсвийн хүрээ макро эдийн засгийнхаа 9 тоогоо л ярьж байгаа шүү дээ. Тэгээд Ганбаатар гишүүний энэ гүйцэтгэж байгаа төсөл тендерийн хэрхэн хэрэгжиж байгаа, хэн хэрэгжүүлж байгаа, ачаа тээвэр хаана яваа гэдэг энэ асуудлыг энд ярих нь цогцтой зүйл биш ээ гэж бодож байна. Гадаа зээлийн ашиглалтын тухай хуулийг өргөн барьц одоо хэлцэж байгаа. Тэр үрээнд бүгдээрээ сайн задлж ярив. Бид нар гадаа зээлийн ашиглалт бүрээр бид нар эренбилж байгаа. Бүх төвшөнд. Тэгээ одоо энэ бүх гадаа зээл ашиглалт гэрээ чинь сангийн яамдаар хийгдэл явдаг штэ. Тэ эдийн засгийн яам бол одоо гол бодлогын хүрээнд нь төсөл эренбийн ач холбогдлоор нэрэн билээд л энэ одоо эдийн засаг хэрэгтэй гэдгээр л явж байгаа штэ тэ. За тэгээ таны мэдээлэл би тодруулаад нэг юм явж байгаа юм байна, төслийн явц юм байгаа юм байна гэд. Газар дээр нь очиж үзсэн ч болно. Бүтээн байгуул сайн өрнж байгаа. Тий.